Сайн байцгаана үзэгчдээ, парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улсын онцлог үйл явдлуудаас таймлаа өргөхөд бэлэн болоод байна. За өнгөрсөн тойм нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэндээ тухайн 7 хоногийн пүрэв гарагт Швейцарын Женев хотно болсон Америк нэгдсэн улс Ираны хоорондох ээлжит яриа хэлэлцээний талаарх товч мэдээллийг бол хөрвүүлж байсан. Тухайн мэдээлэлд бол зурчлагч Аман улсын зүгээс бол тухайн хэлэлцээнээс ямар нэгэн дөрвтэй үр дүн гараагүйч эх 7 хоногт буюу энэ 7 хоногт дараагийн техникийн шатны уулзалт яриа хэлэлцээ Австрийн Вен хотно явагдана гэсэн мэдээллийг өгч байсныг бол бид таймдаа онцолж байсан. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн Бям гарагт буюу 2 дугаар сарын 28-ны өдөр Америк нэгдсэн улс Израильтай хамтран Ираны эсрэг цохилт өгснөөр энэ 7 хоногт бол олон улсыг анхаарлын төвд байсан дэлхийг донслогсон ийм цэргийн ажиллагааг бол эхлүүлсэн юм аа. За тэгээд энэ Америк Израилийн хамтран Ираны эсрэг хийж байгаа энэ Operation Epic Fury хэмээх цэргийн ажиллагаа үүний эргэн тойронд болж байгаа. Энэ ойрох орнуудын бүс нутагт үүсэж байгаа. Энэ хурцтмал нөхцөл байдлын талаар өнөөдрийн дэлхийн тойм хөтөлбөртөө бол бид онцолж байгаа юм аа. За Америк Израилийн хамтарсан тэрхүү 28-ны орон нутгийн цагаар бол өглөө Ираны эсрэг цэргийн ажиллагааны үр дүнд бол Иранд хамгийн багадаа 200 хүн, за тэдний дотор 160 гаруй сурагч хүүхэд амь өргөгдсөн. За мөн түнчлэн хамгийн гол онцлог үйл явдал нь бол Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей энэ хүү цохилтод өртөж амнасаа алдсан гэсэн ийм мэдээлэл бол цацагдсан юм аа. За тэгээд энэ мэдээллийг бол мөн Ираны албаныхны зүгээс Иран улсын төрийн төв телевизийн зүгээс бол батлан удирдагч нь амиа алдсан гэдэг бол мөн батлан мэдээлсэн. За түүнтэй хамт Ираны батлан хамгаалгын сайд Азиза Насирзадeh, зэвсэгчдийн ерөнхий штабын дарга дэслэгч генерал Абдул Рахим Мусави, армийн ерөнхий командлагч Исламын хувьсгалын харуу хамгаалагчдын корпусын тэргүүн дэслэгч генерал Мохаммад Пакпур, батлан хамгаалгын зөвлөлийн наримч генерал Али Шамханы зэрэг олон өндөр дэд албан тушаалтнууд бол амнасаа алдсан болохыг Ираны албаныхны зүгээс мэдээлж за мөн эмгэнэл илэрхийлсэн юм а. За Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей амиа алдсантай холбогдуулан тус улсад орон даяараа 40 хоногийн гашуудал зарлаж энэ 7 хоногийн хугацаанд бол төрийн байгууллагууд ажиллахгүй хаалгаа барихаар болсон гэдгийг бол 7 хоногийн ихээр мэдээлж өгсөн байгаа. За өнгөрсөн Бям гарагт эхлүүлсэн Operation Epic Fury буюу манай хэлэнд бол баатарлаг хилэн гэж орчуулад байгаа. За ийм нэртэй тусгай ажиллагааны хүрээнд өгч байгаа Америк нэгдсэн улсын Израильтай хамтарсан цохилтод бол Тегеран зэрэг Ираны томоохон хотод өртсөн нийтдээ Иран улс даяар бол 2000 орчим байд цохилт өгсөн гэсэн мэдээлэл бол энэ 7 хоногийн туршид бол олон улсын хэмжлүүд өгсөн байгаа. За хариуд нь Иран улсын зүгээс ойрох орнуудах Америкийн бүхий л цэргийн бааз Ираны хууль ёсны бай болж байгааг бол мэдэгдсэн. За ингээд Исламын хувьсгалын харуулуудын корпусын зүгээс бол бүс нутагт Америкийн 20 гаруй цэргийн 20 орчим цэргийн объект болон Израиль дахь байд пуужин дроны цохилтыг өгч эхлүүлсэн байгаа. За Ираны энэ хариу цохилтын улмаас Америкийн цэргийн баазууд байрладаг ойрох орнуудын бүс нутгийн Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Катар, Кувейт, Йордан, Израиль зэрэг улсуудын хотууд бол өртсөн байгаа. За жишээд дурдах юм бол Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын Али Жибел бомбд, Катарын нийслэл Доха хот, Бахрейний нийслэл Манама хот, за тэгээ Израилийн Бейт Шимеш гэх мэт Тел Авив зэрэг олон хотууд бол Ираны хариу цохилтод, дроны цохилтууд бол өртөөд байгаа. За ойрох орнуудын бүс нутагт Америк нэгдсэн улсын 40 мянган гаруй цэргийн албан хаагч байрлаж том жижиг 19 цэргийн баазд байрлаж ажилладаг гэсэн юм тоо мэдээлэл бол байдаг. За Америкийн баазуудын тухайд гэвэл хамгийн том бааз нь Катарын Доха хотоос баруун өмнө зүгт байдаг Аль Үдейд хэмээх агарын цэргийн бааз байгаа. За энд бол 10,000 орчим Америкийн цэргийн албан хаагч байрладаг. За үүний дараа ордог 9,000 орчим цэргийн албан хаагч байрладаг. Бахрейний нийслэл Манама хоттой Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчний 5 дугаар
флотын бааз байгаа. За Кувейт улсад одоо бас Али Аль Салем бааз, Кемп Арифжан бааз, Кемп Бюрен гэдэг одоо бас нэлээд хэдэн бааз байдаг. Энэ эдгээр баазуудад нийтдээ 13.5 мянган зэрэг байрладаг гэсэн ийм тоо мэдээлэл байна. За Сауди Араб улсад бол одоо ханху султан хэмээх юм агаарын цэргийн бааз байгаа. Тэнд бол 2000 гаруй Америкийн цэрэг байрладаг. За Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотоос өмнө зүгт орших Аль Дафра агаарын бааз. За мөн Дубай хот дох Али Жибел Бомтд одоо мөн Америкийн тэнгисийн цэргийн хүч бол одоо байрладаг гэсэн юм баазууд бол байгаа. За тэгээд яг одоо энэ ойрхон дорнодын бүс нутаг дах улс орнуудад байрлаж байгаа эдгээр Америкийн одоо цэргийн баазуудад Иран одоо цохилт өгч эхэлсэн. За гэхдээ одоо энэ Ираны өгч байгаа цохилтын одоо хүрээнд гэх юм уу те одоо эдгээр улс орнуудын одоо газар нутаг бол бас өртөж байгаамаа. За Израилийн агаарын давталгаанаас хамгаалах системүүд бол Ираны пуужинг амдан одоо устгаж байгаа хэдий ч одоо бас тус улсад нэлээд хэдэн ам өргөцсөн. Ер нь энэ саяны дурдсан одоо Америкийн цэргийн баазууд байрлаж байгаа улс орнуудад бол одоо хүний амнаас өргөцсөн гэсэн мэдээлүүд бол бас гарсаар байгаа. Америк Ираны хоорондох одоо энэ нөхцөл байдал хурцтаж эхэлсэнтэй холбогдуулаад нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл бол энэхүү асуудлаар яаралтай оролдооныг бол зохион байгуулсан. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий дарамтчид Антонио Гутерреш зөрчилдөөнийг улам гааруулж нэмэгдүүлэхгүй байх нэн даруй одоо энэ цэргийн ажиллагаагаа зогсоож бүс нутгийн доктортой байдлыг хадгалахыг бол одоо уриалсан байгаа. За Нямгарагт мөн Ираны төр удирдлагын зөвлөл одоо албан ёсны хурлаа хийсэн байгаа. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тус улсын шүүх засаглалын тэргүүн Голим Хосейн Мохсейний үндсэн хуулийн цэцгийг үүрэг гүйцэтгэгч одоо хамгаалагчдын зөвлөлийн гишүүдийн одоо гишүүнээс бүрдсэн ийм 3 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл бол Иран улсыг төр хугацаанд удирдана гэдгийг бол тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлсэн байгаа. За өөрөөр хэлэх юм бол энэхүү зөвлөл Ираныг захирч байсан Аятолла Али Хаменеи үүргийг бол төр хугацаанд гүйцэтгэж за улмаар одоо тус улсын 88 одоо нөлөө бүхий шашны номлогчдоос бүрдсэн сэцтийн зөвлөл Ираны дараагийн шинэ удирдагчийг сонгох хүртэл бол улс орныг удирдахаар болоод байгаа гэдгийг бол мэдэгдсэн юм аа. За дээрэс нь энэ 7 хоногт бол одоо Ираны дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг ийм асуулт бол гарч ирсэн байна. За гадаад хэргийн сайд Аббас Аракчи бол энэ 7 хоногийн ихээр Ираны дараагийн дээд удирдагчийг ойрын 2 өдрийн дотор сонгоно хэмээн мэдээлж байсан. За эхний одоо сонгогдож магадгүй хүнээр бол тус улсын одоо шашин үзэл санааны за улс төрийн одоо хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болох шийд шашны өндөр түвшний зүтгэлтэн Ираны үндэсний шашны семинарын захирал Алиреза Арафид бол дээд удирдагчийн албан тушаалыг одоо богино хугацаанд шилжүүлж магадгүй гэсэн ийм мэдээлэл бол одоо цацагдж байсан байгаа. За тэгвэл энэ 7 хоногийн дундуур тус улсын дараагийн одоо удирдагчаар амиа алдсан Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи агсны хүү Маштаба Хаменеиг одоо сонгосон талаар орон нутгийн бол олон улсын хэвлэлүүд бол мэдээлсэн. За Али Хаменеи хүүг томилох шийдвэрийг Ираны үндсэн хуулийн одоо дагуу дээд удирдагчийг сонгох асуудлыг одоо хариуцж байгаа. Сэцтийн зөвлөлийн хурлаар бол гаргасан гэж их сурвалжууд мэдээлсэн байна. За Аятолла Али Хаменеи 2 дахь хүү Маштаба Хаменеи бол 1969 он Мишхед хотод төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. За тэрээр эцэг болон бусад нөлөө бүхий багш нарын одоо шашны багш нарын удирдлагаар шашны эрдэмт одоо сургаалт одоо судалж суралцаж шашны номлогч болсон одоо ийм хүн байдаг. За гэхдээ мөн одоо улс төрийн бас одоо оролцоотой идэвхтэй. За тэрээр 2005-аас 2009 он 2005 болон 2009 оны Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Махмуд Ахмадинежадыг бол дэмжиж за 9 оны сонгуульд ялалт байгуулахад нь бол их үүрэг гүйцэтгэж байсан ийм хүн байгаа юм аа. За харин энэ үеэр Израилийн батлан хамгааллын сайд Израиль Кац энэ 7 хоногийн 5 гарагт хийсэн мэдээлэлтэй Иранд Али Хаменеи залгамжлагчаар тодрох ямар ч одоо дараагийн удирдагч тий одоо тэр шинээр тодрох удирдагчийг Израилийн зэвсэг түвшин бол одоо устгах ёстой бай гэж үзэх болно хэмээн мэдэгдсэн байгаа юм аа. За энэ 7 хоногт мөн лав гарагт Израилийн Америк Израилийн цохилтод өртөж амиа алдсан Ираны дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеитэй салах ёс гэж эцсийн замд нүүдэх оршуулгын ёслолыг бол зохион байгуулах гэж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг мөн Ираны албаныхан мэдгдсэн байгаа. Орон нутгийн цагаар лав гарагийн 22 цагт Тегеран хот дахь Имам Хомейнигийн мөрөглийн танхимд
одоо зохиогдох ёстой байсан арга хэмжээг хойшлуулсан. За энэ арга хэмжээнд оролцох хүний тоо хит их байсан тул байгууламжийн багтаамжийг өргөдөх зорилгоор хойшлуулсныг албаны их сурвалжууд бол мэдээлсэн. За тэгээд яг өнөөдрийн байдлаар одоо оршуулгын ёслол хизээ болох талаар тодорхой тов бол гараагүй юм байдалтай байна. За бүс нутагт одоо үүсэт байгаа нөхцөл байдлын талаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр энэ Ираны эсрэг хийж байгаа цэргийн ажиллагааг одоо зайлшгүй хийх ёстой байсан, эхлүүлэх ёстой байсан. Одоо тийм одоо юу гэдэг Иран бараг эхэлж давтлах гэж байсан, дайралт хийх гэж байсан гэсэн юм мэдээлэл бол бидэнд байсан. Тиймээс бид эхлүүлэхээс өөр аргагүй байсан. Энэ бол шаардлагатай зүй ёсны одоо цэргийн ажиллагаа. За тэгээд энэ ажиллагаа бол одоо Трампын засаг захиргааны тооцоогоор бол 4-5-7 хоногийн хугацаанд үргэлжилж магадгүй байгаа. Гэхдээ шаардлагатай гэж үзэх юм бол хэдэн сараар ч одоо энэ хүү цэргийн ажиллагааг энэ дайныг одоо өргөжлүүлэх хүчин чадал Америк нэгдсэн улсад байгаа гэсэн ийм байр суурийг бол одоо тэрээр илэрхийлсэн байгаа. За тэгээд Бямгарагт өгсөн энэ цохилтоос илүү томоохон хэмжээний илүү хүчтэй ийм цохилтыг одоо цаашдаа өгөх тухай бол Иран улсад анхааруулсан. За мөн дээрээс нь Трамп шаардлагатай гэж үзэх юм бол хуурай газрын давталгаагч одоо Ираны эсрэг хийхийг үгүйсэхгүй гэсэн одоо ийм зүйлсийг бол энэ 7 хоногийн туршид бол тэрээр одоо ярьсан юм мэдгдсэн. За мөн тэрээр Ираны 49 одоо удирдах албан тушаалтан бол одоо Америк, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны үеэр амирагдсан. За тэгээд мөн одоо далай тэнгист 10 одоо Ираны байлдааны хөлөг онгоцыг бол устгасан гэсэн юм тоонуудыг бол бас тэрээр мэдээлсэн юм аа. За энэ асуудалтай одоо холбоотойгоор бол одоо Европын холбооны гишүүн орны гадаад иргэн сайд нар за шахаа хамт ажиллагааны байгуулагч гэдэг юм уу ингээд олон улсын байгууллагууд бол хуралдаж эхэлсэн байгаа. За эндээс сонирхол татсан хэдэн одоо зүйлс гэвэл Их Британий ерөнхий сайд Кир Стармер Ираны Пуужингийн давталгааны эсрэг ойрох дорн дахь өөрсдийн цэргийн базаас Америк нэгдсэн улсад дэмжлэг үзүүлэх боломжтой талаараа бол одоо мэдэгдсэн байна. За бас нэгэн сонирхолтой мэдээллийг бол НАТОгийн зүгээс хийсэн. НАТОгийн зүгээс бол энэ Израиль Америкийн Ираны эсрэг цэргийн ажиллагаанд НАТО бол оролцохгүй гэсэн бас юм мэдээллийг хийсэн. За дээрэс нь энэ асуудалтай холбогдуулаад Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын аюулгүй байдлын одоо төлөө Франц улс цөмийн хүчин чадлаа, цөмийн зэвсгийн тоогоо нэмэгдүүлэхээр болж байгааг бол мэдэгдсэн нь бол энэ 7 хоногийн бас нэлээд юм томоохон олон улсын анхаарлын төвд орсон юм хүчтэй мэдээлэл байсан. Зөвхөн Франц улсын одоо цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлээ зогсохгүй мөн Франц, Герман улсууд ч гэсэн одоо Европын аюулгүй байдлын тал дээр одоо хүчээ нэгтгэхэр болсон гэдгийг бол тэрээр Албаны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерцийн хамт бол бас мэдэгдсэн юм явдлаа байгаа юм аа. За ингээд одоо Ираны хариу цохилтын хүрээнд бол Саудын Араб дахь одоо Америкийн элчин сайдын консулын байр эвдэрсэн ч гэдэг юм уу гэдэг юм маш олон одоо бас юм хохирлууд бол гарч байгаа. За тэр хохирлууд бол энэ цэргийн ажиллагаа энэ одоо хариу цохилтууд үргэлжлэх тусам л одоо нэмэгдэж байгаа. За Ливан улсад ч гэдэг юм уу. За дээрэс нь одоо Ираны талд одоо Хизболла бүлэглэлийн зүгээс одоо Ирантай хамтран одоо бусад улс орнууд одоо Израилийн байршлуудад эсвэл Израиль улс руу одоо цохилт өгч байгаа ийм үйл явдлууд бол одоо дагаад өрнөж байна. За жишээлх юм бол Туркд одоо бас дрон довтлогоо ирсэн. За түүнийг бол НАТОгийн хүчин бол одоо хамдан устгасан. За Пүрэв гарагт гэхэд одоо Азербайджан улсад одоо мөн Пуужин дроны одоо энэ довтлогоо ирсэн. За тэгээд үүнд бол Азербайджан Бакугийн зүгээс бол одоо Ираныг буруутгасан бол Иран Азербайджан руу довтлоогүй гэх зэрэг юм мэдээллийг өгсөн гэдэг одоо ийм олон үйл явдлууд бол одоо өрнөж байна. За тэгээд энэ ойрхон тонуудад нөхцөл байдал хурцж байгаатай одоо холбоотойгоор
ажиглагчдын зүгээс бол хэд хэдэн анхааруулгыг бол өгч байна. За нэгдүгээр дэлхийн хэмжээнд шатхуун түвшний үн өсөх эрсдэлтэй гэдгийг бол анхааруулж байсан. За энэ анхааруулга бол одоо бодит биелэлээ олж энэ 7 хоногийн ихээр ихэд л одоо Brent маркийн газрын тосны үн 13 гаруй хувиар өсөж нэг торхон $82 бол хүрч. За тэндээс нэг баг зэрэг доошлсон гэсэн юм байдалтай байгаа. За дээрэс нь дэлхийн газрын тосны нийт тээвэрлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг. Ормузын хоолойг бол Иран улс хааж байгаагаа мэдгдсэн. За ингээд энэ мэдгдлээс хойшоо Ормузын хоолойгоор одоо дамжин өнгөрөх ямар ч одоо ачааны болон одоо бусад хөлөг онгоц руу бол одоо цохилт өгнөө дайр нь довтлоно гэсэн юм сүрдүүлгийг бол хийсэн байгаа. За тэгээд ингээд газрын тос тээвэрлэгч ачааны хөлөг онгоцууд одоо Ираны хариу давталгаанд өртөх эрсдэл бол тулгарч эхэлсэн байгаа. За ийм учраас одоо газрын тосны олон улсын газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх ийм эрсдлийг бол мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэдгийг бол ажиглагч нар анхааруулсан байгаа. За дээрэс нь дайн ер нь яагаад үүсэх болов? Америк яагаад одоо яриа хэлцээ хийн гэж байснаа гинтхэн Иранд ингээд цохилт өгчих вөө гэдэг бас ийм зүйлсийн тал дээр бол одоо хэд хэдэн байр суурийг бол ажиглагч нарын зүгээс өгч байгаа. Нэгдүгээрт эхлээд Америкийн нэгдсэн улс одоо Венесуэлд цохилт үзүүлж ерөнхийлөгчийг нь одоо авчирч шүүхийн өмнө авчирч. За тэгээд Венесуэлийн газрын тосны одоо энэ зах зээлийг одоо гартаа оруулж байгаад дараагийн одоо ойрхон тонуудын энэ газрын тосны нөөц баялаг ихтэй одоо энэ Иран улс руу ингэ цохилт үзүүлж байгаа. Энэ явдлыг бол хятадын эдийн засгийг сулруулах одоо ийм цаад зорилго санаатай гэсэн ийм одоо өнцгөр бол ажиглагч нарын зүгээс тайлбарлаж байна. За мөн зарим ажиглагчдын зүгээс бол одоо ямар ч зорилготой байлаа гэсэн Америкийн нэгдсэн улс ер нь Ирантай удаан хугацаанд дайтах ийм чадвартай юу гэдэг одоо ийм эргэлзээ асуултыг бол бас тавьж байгаа. Яг бол Америкийн нэгдсэн улсад одоо тэр Трампын хэлсэнчлэн 4-5-7 хоног ч юм уу түүнээс илүү 1-2-3 сарын хугацаанд одоо Ирантай ингээд тогтмол өдөр бүр дайтаад байх юм сум зэр зэвсгийн одоо нөөц байгаа юу гэсэн бас ийм зүйлийг бол ийм асуултыг бол тавьж байгаа. За тэгвэл энэ асуултын хариултыг бол пүрэв гарагт Америкийн нэгдсэн улсын одоо батлан хамгаалахын төрийн нэрмжийн дараа Пит Хексет бол өгсөн. За энэ одоо гадуур одоо юу гэдэг яриад байгаа энэ Америкийн нэгдсэн улсын чадал нөрөх үгүй юу гэдэг энэ тал дээр бол одоо ерөөсөө эргэлзээд байх зүйлгүй. Бид бол чадaltaй. Гэхдээ Ираны эсрэг цэргийн ажиллагааг бол одоо өргөжүүлэхгүй гэсэн бас ийм онцгийг бол тэрээр одоо энэ байр суурийг бол илэрхийлсэн. За үүний өмнөхөн бол Трамп Ираны дараагийн удирдагчийг сонгоход Америкийн нэгдсэн улс оролцох ёстой гэсэн ийм байр суурийг бол одоо хэлсний дараагаар одоо энэ Иранд явуулж байгаа Америкийн цэргийн ажиллагааг өргөжүүлэхгүй гэдгийг одоо Америкийн батлан хамгаалахын сайд бол хэлсэн юм аа. За тэгээд дээрэс нь Трамп бас нэгэн зүйлийг хэлсэн. Тэрээр Ираны зүгээс одоо бидэнд хэлэлцээр байгуулъя, гэрээ байгуулъя гэдэг ийм саналыг бол тавьсан. За гэхдээ хэтэрхий оройтсон байлаа гэсэн бас ийм зүйлийг ярьж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар бол одоо нөхцөл байдал иймэрхүү. За тэгээд цохилтч үргэлжилсээр гэхдээ тоо хэмжээний хувьд бол бас багасах юм төлөвтэй байх шиг байна. Ираны зүгээс бол одоо өөрсдийн энэ шахед болон бусад загварын нэлээд алдартай одоо жишээлбэл энэ Украины дайманд ашигладаг дронуудаар бол одоо ойрхон орнуудын бус нутагт Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудад бол цохилтоо үргэлжлүүлсээр байна. За дээрэс нь дотооддоо одоо ингээд дараагийн удирдагчаа одоо сонгохын асуудлаа бол одоо бас ингээд цэгцрүүлэх одоо ийм ажлуудыг бол өргөжлүүлэн явуулж байна. За энэ 7 хоногийн байдлаар бол одоо нөхцөл байдал нэг иймэрхүү байдалтай. Америкийн нэгдсэн улсын тухайд гэвэл Трампын одоо энэ Иранд эхлүүлсэн дайныг одоо Америкийн нэгдсэн улсын Конгрессийн дээд доод танхим буюу Сенат болон төлөөлөгчдийн танхим энэ Трампын эхлүүлсэн цэргийн ажиллагааг зогсоож Конгрессийн зөвшөөрлгүйгээр Америкийн нэгдсэн улсын зэрэглэл хүчнийг ашиглахыг хориглох тухай буюу ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах тухай юм тогтоолын төслийг 2 одоо танхимаар хэлэлцүүлсэн ч санал хураасан ч одоо буцаагдсан байна. Одоо өөрөөр хэлбэл энэ төсөл тогтоол батлагдаж одоо чадаагүй байгаа. Гэхдээ Америкийн сөрөг хүчний зүгээс бол улс төрийн сөрөг хүчний зүгээс бол Трампын Иранд явуулж байгаа эхлүүлсэн энэ цэргийн ажиллагааг бол эсэргүүцэж байгаа юм аа. За үзэгч та бүхэндээ
Дэлхийн тайван хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаарыг хүргэлэн анхаарлаа татсан баярлалаа.